Сайн байцгаана уу үзэгчдээ, Артишок эрүүл мэндийн ундааны талаар үзэгчдэнд хүрч байгаа Артишок Монгол сурал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар Эрдэнэт хотоос та бүхэндээ хүрч байна. Хүний биеийг сэргээн дэмжих ангаах үйлчилгээгээрэн та бидний хизээний танил Артишок эрүүл мэндийн ундаа болон Артишок ургамлын талаар үзэгч та бүхэнд хүрч байгаа сурал нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараараа бид уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хэрэглэгчдийн онцолж байна. Уул уурхаагаар давмгаалж байгаа эдийн засагтай манай улсын энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөр хамгааллын болон тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах асуудал хурцаар тавигдж байгаа үе цаг. Тэгвэл хүнд болон хортой нөхцөлд ажилладаг ажилчдынхаа эрүүл мэндийг эрхэмлэн нэн төрөнд зорилго болгон ажиллаж байгаа уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажилчид маань энэ ургамлын талаар сэтгэл хангалуун байсан юм а. За манай Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цэх болох баяжуулах фабрик ашиглалтанд орсон цагаас одоо 34-т 35 дахь жил рүүгээ явж байна. Ажлын нөхцөл маань тоостой, дуутай, шуугантай, химийн хортой бодистой ажилладаг гэл төрөл бүрийн нөхцөл байдлууд байдаг. Энэ одоо манай хөдөлмөрийн нөхцөлийн энэ дагуу хор сармжуулах бодисоор бид 30 хэдэн жил хангах гэж янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг өгч үзлээ. Тэгээ одоо харин сүүлийн 4-5 сарын өмнө манай үндэсний үйлдвэрлэгч болох газар шим компани хийсэн Артишок ундааг бид хөдөлмөрийн нөхцөлийн байдал тохируулан улсуудаа туршилтын журмаар өгч эхэлсэн. Үнэхээр үр дүнтэй боллоо гэж би ерөнхийдөө үзэж байна. Манай цэг чинь дана гараар ажилдаг хүнд цэглэлтэй. Тэгээ бидний одоо ачааллыг одоо энэ ундаа хэрэглэснээс хойш эрс багасж байгаа байхгүй одоо хүний тамир тэнхээ сэргээсээ одоо ундаа гэж бодоод байгаа. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн уралжийн хэсэгт 20 дахь жилдээ ажиллаж байна. Энэ манай бол хэсгээ бол үндсэндээ баяжуулах фабрикийн процесс дээр энэ хими 10 гаруй төрлийн хорыг бол нийлүүлж процесс хэрэгэлдэг. Тэгээ бид нар бол одоо энэ уралжийн хэсгийн юу яхад бол бид нар дандаа ажлын ачаал бол дандаа биеэр гараар гүйцэтгэж яадаг. Тэгээд урд нь бол яаж яхад бол энэ мэрэгжлээ шалтгааллах тийм өвчнөөс бол артикулет энэ нуруу өөр тийм өвчтгээс ажлын ачаалаас болж тэгээ энэ Артишок ундааг ууснаас хойш ер нь тэр өвдөх заавар л ерөнхийдөө гайгүй мэдэгдэж байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг одоо бид цаашид бас ажилчдынхаа бусад нөхцөл байдлыг ялангуяа одоо гангуурын үед хэрэглэгдэх утааны нөхцөл, төмрийн тооцоолтой нөхцлүүд ажилладаг ажилтнууд өгөх нөхцөл боломжийг судалж үзтэлцээ гэсэн юм бодолтой байна. Ер нь тэгээд манай үндэсний үйлдвэрлэгч болох энэ компани бүтээгдэхүүн бол одоо зөвхөн энэ ажлын нөхцөл байдал биш, бас бусад төрлийн одоо сахарын болон нэлээд цэсний өвчтөе улсуудыг хэрэглэхэд бол үнэхээр боломжтой юм болов гэсэн миний хувийн бодол байд юм а. Эхний туршилтын хугацаанд бид 3-4 гэсэн 3-4-үүд маань манай уралжийн хэсэг ялангуяа химийн бодисуудтай харьцан ажилладаг энэ улсууд бол бүгд нодгож байгаа. Хаягдлын аж ахуйн одоо манай шүдний өвчин болсон бүр засгийн газрын хэмжээнд гарсан тийм хөтөлбөр гарсан байгаа. Цагаан тоос дарах бууруулах хөтөлбөртэй энэ нөхцөлд ажилладаг улсуудаа бид өгч эхэлж байна. Мөн цавуутай харьцан ажилладаг ийм нөхцөлд ажилладаг улсуудаа өгч эхэлж байгаа. Мөн бутлан тээвэрлэх хэсгийн тоосчд ажлын хэвийн нөхцлөөс одоо хэд дахин илүү гардаг. Бид одоо ямар шарах хэмжээ яваад хэвийн нөхцөлд хөргөж чадхааргүй ийм нөхцөлд ажилладаг улсуудаа хөргөж эхэлж байна. Энэ баг ажилчдын өөрийн байдал 6 сард бол яг тодорхой тийм дүн гэж би одоо хэлэх нэр байна. Ажилчдын өөрсдийн ам ярианаас нь сонсоход бол ер нь ам сайтай байна. Манайх нийтдээ 642 хүн ажилтдаг эндээс нийтдээ 101 инженер техник ажилчин. За хортой нөхцөл одоо үйлдвэрийн хэвийн бус нөхцөлд бол 500 гаруй хүн ажиллаж байгаа. За энэ дотроос бол цотгуурын цэгт 230 хүн яг одоо жинхэнэ 3-2-3 гэсэн одоо хортой нөхцөлийн ангилд багтаж ажилладаг. Тэгээ Артишок ундааг хэрэглээд бараг 6 сар болж байна. Хамгийн гол нь биеийн алжаал тайлж одоо хор сармжуулна гэдэг чинь өвчлөлийг одоо багасгаж тийм ханаа томоог багасгах ч юм уу энэ талд бол ажлын бүтээмж биеийн алжаал тайлснаар хүмүүсийн одоо ажиллах чадвар сайжирч байна гэсэн дүгнэлт төрж байна. Манай үйлдвэрийн хэмжээнд энэ оноос эхлээд туршилтын журмаар одоо хэрэгжилж байна гэсэн. Бусад одоо ажилчдаас уух хүсэлт энийг хэрэглэх
тийм ээ. Хороо саарамжуулах ийм асуудал бол маш их тавигдж байгаа. Тэгэхээр энэс одоо энэ 13 оноос эхлээд бүрэн хэмжээгээр одоо хангагдах байхаа. Би нөлөнд бол 14 жил өнгөт металл айлгчаар ажиллаж байгаа. Тэгээ одоо энийг уус орон хүний одоо хавн хөөх одоо тэр талаар айгүй сайн үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгтээ яг ундаг манай ажилчид хэрэгсээр өдрийн 8 цаг ажиллах тэр хүн тортооны нөхцөлд одоо бидний хувьд бол халуун нөхцөлд их ажилладаг. За их ам цангаж айгүйх юу яадаг ам хуураших тэр нөхцөл энэ артишок ундаа бахад тэр бидэнд айгүйх нөлөөлдөг. Айгүйх сайн аминд юм болж чаддаг гэж бид боддог. Би Орос улман улсын Новокузнецк-хотын политехникийн уул уурхайн их сургуулийг төгссөн инженер мэргэжилтэй хүн. Эрдэнэт хотод эхнэр охиныхоо хамт ажиллаж амьдарч байна. Одоо Эрдэнэт үйлдвэрт засвар механикийн заводын цотхорын цэхэд мэргэжилтнээр ажиллаж байгаа. Артишок хундааг өгч ихснээс нь хойш ууж хэрглэж байна. Монголын хоол хүнс их тостой, за мөн илгэнд их ачаал өгдөг учраас илгэний үйл ажиллагаанд маань баг зэрэг өөрчлөлт орсон гэж үзсэн. Тэгээд артишок хундааг хэрэглэснээр илгэний үйл ажиллагаа маань сайжирсан. Артишок хундаа надад маш их таалагдсан. Би маш их өндөр сэтгэлтэй ууж хэрглэж байгаа. За артишок Монголд хөтөлбөрийнх нь уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийнх за өнөөдөр зочлоо. Бид бүхэн бас энэ артишок ундааг энэ үйлдвэрт өгөөд одоо 6 сар болж байна. Энэ хугацаанд бас бид бүхэн эргэж ирж энэ ажилчдаа хэрхэн яаж үйлчилж байна, одоо сэтгэл ханамж байна уугүй юу, энэ талаар бас сурвалжлагыг оролцсон юм аа. За ингээд явж байгаа хугацаанд байна маш сайхан үр дүнгууд гарчaan сэтгэл ханамж маш өндөртэй байна. За ингээд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж үйлдвэрийнхээ ажилчдынхаа төлөө сэтгэл гаргаж энэ сайхан бүтээгдэхүүнийг одоо хэрэглүүлж байгаа уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон хамт олонд үнэхээр их талархаж байна. Бид нэр бөөрийн эмгэгийг бас одоо туршилтын загвараар амтан дээр, туулаан дээр, хархан дээр үүсгээд тэгээд артишокыг хэрэглэж үзэхэд туршилтын амтан дээр одоо бөөрийн ялгаруу үйл ажиллагаа сайжруулж байна. Азотын хортой бүтээгдэхүүнүүдийг биеэс зайлуулж байна. Илгэний эсүүдийн өнгөчлийг багасгаж байна. Ялангуяа илгэний хоргоожуулах үйл ажиллагаа сайжруулж байгаа ийм одоо судалгааны үр дүнгууд гарч байна. Манай монголчууд сүүлийн үед одоо маш их хордож ийн шүү дээ. Удааны хооронд хордож ийн, хоолны хооронд хордож ийн. За мөн стресстж ийн. За компьютерийн урд суугаад бас одоо энэ чинь компьютерийн туяаг бас илэг шүүдэг шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа илгэний хоргоожуулах үйл ажиллагааг маш сайн дэмждэг. Тэр утгаараа яадгүй гэхээр нөгөө энэ олон бидний түрүү ярьсан хорыг гаргана. Тэгээд илгэний эсийн нөхөн төвчгдөх чадварыг сайжруулна. Энэ бүгдээс үсгэд артишок эрүүл мэндийн ундаа нь зөвхөн эрүүл мэндийг зохицуулахаас гадна эрүүл хэрнээ орчны янз бүрийн хордлогод өртөж байгаа үед хордлогыг саарамжуулах үйлчилгээг давхар үзүүлдэг гэдгийг үзэгч та бүхэн харсан бизээ. Эцэст нь та бүхэндээ хэлэхэд эрхэм үзэгчид та бүхэн эрүүл байснараа эх орныхон хөгжил дэвшлиг тодорхойлох үндэс болж байгаа гэдгийг ойлгосон бизээ. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэж энэ удаагийнхаа нэвтрүүлгийг өндөрлөж байна.